Холбооны бүгд найрамдах Герман улс нь хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр хамгийн үр дүндээ ажиллаж буй улсуудын нэгт тооцогддог. Тэд бүх хог хаягдлынхаа 56%-ийг дахин боловсруулдаг байна. Хүнсний зах дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс дахин боловсруулахад амаргүй, уут, боолт зэргийг хэрэглэхгүй байхыг шаардаж эхэлжээ. Хог хаягдлыг металл, хунцар, шил гихчлэн өнгийн тусгаарлагч руу ялхан хаях зориулалттай хогийн савуудыг галт тэрэгний буудал зэрэг газруудад байрлуулжээ. Мөн хөл бөмбөгийн талбай, цэцэрлэг түрээлэн, том талбай зэрэг газруудад байрлуулсан байна. Хогоо хэрхэн ангилах тухай англи хэл дээрх заавруудыг мөн байрлуулсан учраас жуулчид аялагч нарт хогоо ангилан хаяхад асуудал тулгарахгүй юм. Хэрвээ дахин боловсруулах үйлдэлийг журам ёсоор хийгээгүй бол торгуул оногдуулах зохицуулалттай. Зөвшөөрөлгүйгээр шинэ газар хогийн цэг үүсгэхийг 2005 оноос хойш хуулийн дагуу хоригложээ. 2020 он гэхэд хогийн цэг дээр ямар ч хог төвлөрүүлэхгүй байхыг зорж байгаа буюу хог хаягдал дахин боловсруулалтын явцыг улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дахин ашиглагдах боломжтой хог хаягдал буюу цаас, сонин, хуванцар, төрөл бүрийн ус ундааны хуванцар сав, хөнгөн цагаан, металл, зис, гуйл, төрөл бүрийн шилэн сав, модын эдлийн хаягдал, гялгар ут зэрэг ордог байна. Монгол улсын хувьд нийслэлт хог хаягдлын хэмжээ өнгөрсөн онд 800 тонн байсан бол энэ онд 1.4 сая тонн болж нэмэгджээ. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лаз, шил, металл, гялгар ут гэх мэтээр ангилж хаях дадалтай болох хэрэгтэй юм. Эдгээр төрлийн хог хаягдлыг бид ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгаль чингэхгүй олон жил болох хог хаягдлын үйлдвэрлэгч болж байгаа юм. Төрлөөр нь ангилах эсвэл хог хаягдал хүлээн авах зэгтээ очиж өгөх нь иргэдийн үр хойч үедээ бас нэгэн зөв зуршлыг таниулж байгаль орчинд ээлтэй үйлдэл хийх нэгэн боломж юм. Учир нь хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд түүхийн үедээ хог хаягдал хүлээн авах цэгүүдээр дамжуулан авдаг ба нийслэлийн хэмжээнд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг 145 газар байдаг. Хог хаягдал хүлээн авах цэгээр дамжуулан Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 30%-ийг ялгаж авдаг талаар мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Иргэн бид хогоо ангилж хаяхын тулд эхлээд ойлголттой болох ёстой юм. Учир нь ангилж хаясан хаяагүй гадаа гараад нэг л хог төвлөрүүлэх машинд орно гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Монгол улсын хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр 12 үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэдгийг албаны их сурвалж мэдээлсэн юм. Эдгээр үйлдвэрийн хоёр нь хаягдал тосноос дизель түлш гарган авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол хөнгөн цагаан боловсруулах, хуванцар савыг жижиглэн хэрчиж гадны оронд экспортлох, хаягдал цаасыг дахин боловсруулж ариун цэврийн цаас үйлдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хамгийн аюултай хог хаягдал нь хагараад хэрэглэх боломжгүй болсон дугуйнууд юм. Эдгээрийг шууд хаяхад хөрсөнд хэдэн зуун жилийн турш хор цацантай дүүцдэг байна. Харин дугуйг дахин боловсруулснаар зарим төрлийн хавтан хийх боломжтой байдаг аж.